Зоромонд за гадуур явж байгаа машин дотроо нэг лайв хийчээ. Хурд ирж гэнэ үү? Түрүү пэйжээр хийсэн. За нөгөө амар сайхан дүү штэ. Өнгөрсөн 5 өдөр имчилгээнд явсан. Өнөөдөр үзүүлсэн байна. 5 өдөр явснаас хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд нэг 15-ны хүртэл 14 сая төгрөг. Өчигдөр нэг 2 сая гаруй төгрөг гээд ингээд нийт 16 сая төгрөг орсон байна. Тэр ирэл хийснээс хойш би нэг ирэл пэйжээр хийсэн байсан штэ. Нэг 30 мянган лайктай нэг 800 мянган хүн үзсэн байсан. За тэгээд өмнө нь нэг би чи нэг 40 гаруй сая төгрөг оруулж өгсөн. Ингээд нийт нэг 55-6 сая төгрөг бол цугларжээ. Намайг лайв хийснээс хойш. За тэгээд өмнө нь захиурынх нь нэг 60, алимынх нь нэг 40 гээд нийт нэгээд хавраас хойш 100 сая төгрөг цугларсан юм байна лээ. За тэгээд нийлээд тэр чи юу штэ 150 гаруй сая төгрөг цугларсан юм байна. Тэгээд эмчилгээнийхэн зардал 250 сая гаруй төгрөг болж байна. За одоогийн байдлаар 90 сая төгрөг дутуу. За өнөөдөр ямар ч үсэн үзүүлсэн. Тэгээ 3 дахь дахиад шинжилгээ өгнө гэсэн. Өнөөдөр шинжилгээ өгнө гэсэн. За хагалгаа бол хийгдэнэ гэсэн. Тэгээ нэлээд хүнд хагалгаа хийн. Төлбөрөө бүрэн хийсний дараагаар хагалгаа эхэлнэ гэсэн. Тэ. Би энэ лайв хийж байгаа утсаараа нөгөө ээжтэй мессенжерээр харсан учраас баримтыг харуулж чадахгүй байна. За тэгээд юу яасан манайхаа жоохон хандив хэрэгтэй болсон. Тэгээд эн чинь хандиваа цуглуулчаад явна гэхээр зэрэг би энэ муудаад байсан юм аа. Тэгээд би ямар ч үсэн явж араас чинь зохицуул нэгэ явуулсан юм аа. За надад ямар ч үсэн нэг портер байна. Зарьяа шууд 10 сая өгөө. 15 20 гэдээс боли шууд ченжээрээ даваа яв. 10 саяын шууд амар сайхан дүүгийн амжилтны хандивт өглөө. За бас нэг айлбард байна. Хууч юм аа. Тэгээд хууч маних шиг айлбард бол нэг 30 40 саятай байгаа. За 20 саяараа дав. Энэ хоёрын зардлын мөнгөний шууд хоёулынгийн би амар сайхан дүүдэд хандивлна. Тэгээд чадвал нэг 2 машин зарахад 30 сая төгрөг болчих гээд байна. 2 машин зараад ин штэ тийм ээ. За тэгээд дээрэс нь одоо нэг хандив өгсөн нийт Монгол ахын дүүстэй баярлалаа. Дандаа 5-10 мянган цаас төгрөгөөр өгсөн байна. Энэ бол жирийн иргэдээс өгсөн байна. За тэгээд дээрэс нь одоо надаар лайв реклам хийх хүмүүсөө би хүссэн үнээр чи хийж өгөө. Тэр мөнгөний шууд амар сайхан дүүдээ эмчилгээнд нь хандуулъя. Би ер нь төлбөртэй лайв реклам хийж үзээгүй та бүхэн мэдж байгаа бах. Тэг хүн шүүмжилж хэрүүл хийж үзснээс тийм үстэй. За тэгээд дээрэс нь одоо манай энэ одоо гайгүй мөнгөтэй төгрөгтэй одоо баячуудаас л гуй да. Манай баячууд чи ерөөсөө хэдэн хүмүүс л байдаг шүү дээ. Уул уурхаагаас болон тэ одоо айгүй тийм амархан баяжсан хүмүүс байдаг манайхан чинь. За тэгээ манай баячууд бол энэ бүгчүүдэд моринд бол 100 саяар тэрбумаар нь өгч байна. Тэднийг үгүйсэхгүй. Барьсаж атаарах гэж байгаа юм бишээ. Тэрэн шигээ нэг хүнд нэг хүний имчилгээнд зориулаад нэг 20-30-оос хамаагүй өгөөд өчээ. Хамжид дэмжиж хэдүүлээ болгоё. За энэ жилийн хувьд бол одоо манай Монголын морин спортын байштай холбоо давг доржгүй жижиг даван тохоогоор томорсон баяжсан хүн байгаа. За тэр хүн бол моринд хэдэн тэрбумаар нь хэдэн сая доллараар зарцсан. Би өөрөө мэдлгүй яах вэ? Үнтэй мөр авч ирсэн би мэднэ. За давга одоо ахаа гэж гуй да одоо хүнээс юм гуйж ирсэн тийм үстэй. За бүгчүүдэд ямар ч байсан найранд бол завхнаас нэг тэрбум төгрөг наадмын өмнө цуглуулсан гэсэн дансандаа тэ. Тэгээ одоо сүүлд нь наадмын дараа 600 700 бүгчүүдэд 100 саяар мөнгө өгөөл байна лээ. Мэдхгүй тэгээ наадмаар хитэн ч тэрбумаар хитэн ч 100 саяар нааддгийг мэдэхгүй. Давгаах тэндээсээ нэг хэдийг өгөөдөч одоо ах минь одоо тэгвэл одоо дүүн дахиад таны талаар одоо ам ангахаа бойл ядарга тэ. Таны хөндлөж явъя, шүтэж явъя. Одоо өөр ямар хэлбэрээр гуйхад тийм үстэй. Би ямар өөртөө гуйж байгаа, шантаж хийж байгаа ш. Иргэнийхээ төлөө өөрхий морь бөхөд өгж байгаа шиг нэг ядарсан хүүд эмчилгээнд явж байгаа нэг хүүг 90 сар бол болгоод өгөөч ээ. Өөрөө чи хүүтэй ялгаа юу ах вэ? Өөрөө чи хүүхдтэй зэрэгцээл энэ дүү маань тэгэл амьдрын шүүдэ давгаахаа. Эсвэгэн давдэрж яхаа Монгол улсын тодмонлоо яачаа. Одоо айгуу гоё ярил л да. Одоо хүнээс юм гуйж ирсэн юм байна. Тэ? За баяжгараа. За тэгээд одоо бас мөн одоо манай бүгчүүд чинжил бас нөгөө хин сав өгöd шүү дээ бас. Зайлгаа. Ингээд л асаач. Манай нөгөө ундрав
Тэ өсөх цоосын нөгөө манай Чимбаврогийн охин ундрам манай ундрам одоо ундрамыгаа одоо дахиж муулахаа болио төг одоо ундрам маань их хөглөгч юм аа бас л их хоншортой өсгөө шүү. Сая Сэлэнгийн наадамнаар хөрхи бөхчүүдэд 100 саяар л тарааж идэв. Сэлэнгийн бүх бөхчүүдэд 100 сая төгрөг. Тэ гоё байна. Аяр үргээ бөхчүүддээ бас гар тэнэлгэж байна. Тийм ээ. Миний ундрам одоо хоёул онч бах уу. Надаас их юм болов. За ихчээгээд дуудъя. Ундрам манай. Миний ундрам манай нэг явахтай болохгүй бүтэн төлөгчгүй да нэг 90 сая төгрөг үлдсэн л дээ. Та одоо нэг бөхтөөд үзүүлээд өгчих. Тэгэл би одоо таны одоо 24 оны сонгуул 28 оны сонгуул Монголд чамаа алга сошиал маркетингээр таныг дэмжиё одоо дахиж муулах одоо боти нэр шүү одоо өөр яах вэ тийм биз дээ. За одоо өөр юу ах өөр одоо манай апугийн бацсаах ах бас гайгүй шүү дээ өөрхий баги бро нэг жоохон тусалчихгүй тэгвэл одоо дүүн апугийн чинь сүүмүг реклам диё тий айлд орохоор лайв хийхээр апугийн зүг бариад явжээ баги ха миний бро нэг туслаач өөр чи одоо манай яг би нөгөө морь бөхчүүдэд хандив өгдөг хүмүүс чинь бас асаа талигаатай бас бусдад бас нэг өглөгч байд юм болов гэсэн утгаар бодож байгаа юм. Бусад одоо би тэгээд нэг бусдыг мэдэхгүй сайн мэдэхгүй байна. За ийм байна да. Тэ. За өөр чи одоо юу ах вэ тийм ээ? За машина зарыг гэлээ. За тэгээд ахын дүүс маань одоо амар сайхан дүүд маань хандив үргэлжлүүлээд өгье гэвэл миний пэйж рүү ороод дансан байгаа. Тэгээд та бараа гिचээгээрээ нодны хавраа